Мэдлэг оюунаа оруулахаар өрөлцөг ирсэн эрдэмтэн багш оюунлаг сурагчтай хандаг мэдлэгэд шууд өгмэн Монголын химик олимпиадын хорооны төлөөлөг өдөртөх зөвлөлтийг дарга Монгол Улсын их сургуулийн захирал профессор Баян жаргалын очир үеийг таны дайцнаа өнөөдөр хүргье. Үзэж таавуудын өнөөдрийн амар болон ирээ Улсын химийн 30 дахь олимпиад 4 өдөр үргэлжилж өнөөдөр үр дүнгээ нэгтгэн хаалтын хорлог хийгээд бэлэн болсон байна. За юуны өмнө аймаг орон нутаг нийслэл бүсээсээ шалган Улсын химийн олимпиадад оролцож байгаа нийт сурагчдаа за мөн шалган оролцож байгаа багш нартаа төвчлэн сурагчдаа бэлдэж онгодан хөтөлбөрцүүлсэн багш нартаа та бүхэндээ Улсын химийн олимпиадынхаа хорооны өмнөс тавьдаг чиглэлээс баярлалаа. Энэ удаагийн олимпиад олон зүйлээр онцлогтой болж байна. Өнөөдөр өдөрт Улсын химийн олимпиадыг 10 гаруй жилийн дараа орон нутагт зохион байгууллаа. Ялангуяа энэ орон нутагт зохион байгуулахад анхнаасаа санаачилж, дэмжлэг үзүүлж, энэ сайхан хаг хэмжээний нутгийн бүтээн байгуулалт, соёл, өвийг танилцуулах бүрэн боломж олгосон. За түүнчлэн зохион байгуулалтын өндөр түвшинд бэлтгэж, энд төлсөн бүх суралцагч багш нарыг сэтгэл өндөртөөр хүлээн авсан хаг хэмжээний хан болон та бүхэндээ бас Улсын химийн олимпиад зохион байгуулж байгаа хороо болоод өнөөдрөнд оролцож байгаа нийт багш сурагчтай хүмүүст та бүхэнд гялаас дэлгэрье. Монгол улсад химийн салбараар суралцчдын тоо нэмэгдэж байгаа. Түүнчлэн химийн салбарт ажлын байр нэмэгдэж байгаа. Энэ цаг үед химийн суралцтай суралцчдыг энд итгэж оролцуулдаг энэхүү олимпиад маань жил болгон хүрээгээ нэмж өргөжж байгаа. Улсын химийн олимпиад зохион байгуулах хорооны мэдрэлтийг баяртай байдаг. Ялангуяа энэ химийн олимпиадад оролцож байгаа бүрэн давталцсан оролцож суралцагч та бүхэн бүгд энэ химийн улсын шилдэгч гэж та би энэ бас бахархаарай. Ялангуяа олон улсын олимпиадад бид сүүлийн жилд тасралтгүй амжилттай оролцож байгаа. Манай ахлах төвчнөөс шалгарсан 4 суралцагч бүгд медальтай ирж байгаа. Тэгэхээр энэ бол бид дэлхийн төвшөнд химийнхаа суралцагчдыг бэлтгэж чадж байгаа гэдгийг хэлж байгаа маш сайхан үйлдэл гэж бид бодож байгаа. Энэ олон жилийн туршид дэлхийн төвшөнд бэлтгэж ирсэн багшнастай олимпиадыг анхнаас зохион байгуулсан ахмад урлуудтай түүнчлэн энэ төвшөнд хүрэж авч явж байгаа өнөөдрийн залуу багш нартай энэ олимпиадыг зохион байгуулж ирсэн шүүгч нартай та бүддээ бас энэ Монголын нэрүүдийг дэлхийд гаргаж төвшөнд бэлдэж ирсэн чинь бас чин сэтгэлээс бас таамтай талархлаа хэлж байна. Эсвэр амжилт сайн үгүй ялангуяа энд оролцож байгаа суралцагч багш болгоны мэдлэгийг хэлтэж энэ удаагийн олимпиадыг бэлтгэл зохион байгуул чин сэтгэл үүсгэн маш сайхан олимпиад болж байна гэдэг үгийг сонсч байна. Тэр утгаараа хан эдийн засгийн хамт олон та бүхэнд 100 олон та бүхэнд чин сэтгэлээс дахин талархлаа хэлж хүлээж авах.